За сайн байцгаана уу намайг. Эхний хичээлээрээ бид нар энэхүү програм хангамж дээр ажиллах гэж буй их бэлтгэл гэж юу юм бэ? Мөн компьютерийн график дизайны өнгө болоод график дизайны төрөл гэсэн ийм сэдвийг та нартай танилцуулах болно. Энэхүү мэдлэгийг мэдчихэж дараа нь бид нэр их бэлтгэх боломжтой болно гэсэн үг. Дизайн дахин 1672 онд Исаак Ньютон өнгийг системчлэх оролдлогыг хийж эхэлсэн. Өнгө гэдэг нь хүний нүдэнд харагдаж буй мэдрэмж бөгөөд гэрлийн спектр нь хүний нүдэн дэх мэдрэгчтэй харилцан уучлалснаар өнгө үүсдэг гэж үзсэн. Байгалийн болоод хиймэл гэрэл аливаа эдлгүүн дээр тусахад хүний нүдний болор түүнийг нь тусгаж аваад өнгийг ялгах системийг хүнд ингээ автоматар байглаас бүрдүүлж өгсөн байт юм байна. Харин хүний нүдний өнг ялгах системгүйгээр байгаль дээрх бүх зүйл хар болон цагаанаар харагддаг юм байна. Өнгийг ялгарлаар нь 3 ангилдаг байсан байна. Монголчууд болохоор эцэг өнгө буюу үндсэн өнгө, их буюу цагаан өнгө, хүү буюу завсрын өнгө гэж нэрлэдэг байна. За үндсэн өнгөн дотроо энэ шар, цэнхэр, улаан 3 өнгө маань багтдаг. Үүнээс улбалаад шар улааны холимог улбар шар, улаан цэнхрийн холимог нийл ягаан, шар цэнхрийн холимог ногоон гэд эдгээрийг цаашаа дахин үүсгэж өнгийг хольсноор бид нэр энэ завсрын өнгүүдийг үүсгэж гаргадаг бол цагаан өнгө маань өөрөө дахин давтагдчихгүй бөгөөд хаанаас ч үүсэх боломжгүй ийм өнгө гэж тодорхойлогддог ахромат өнгө гэж нэрлэдэг юм байна. За саяны үндсэн өнгүүд маань болохоор бидний практик дээр буюу компьютерийн програм хангамжийн тусламжгүйгээр хэрэглэдэг өнгүүдийг хэлдэг байгаа. График дизайны өнгийг бид нэр ерөнхийд нь RGB болоод smoke өнгө гэж хоёр ангилдаг. Яг мэргэжлийн хэллэг рүү дахиад судлах юм бол HCB буюу веб өнгө гэд тусдаа дахин олон өнгөөр ялгагддаг. Гэхдээ бид нэр Corel програм судлахад ерөнхий RGB болоод smoke өнгийг мэддэг байх л шаардлагатай болдог байгаа. RGB өнгө гэдэг маань юу хэлээд байна вэ? За ертөнцийн дээр байгаа үндсэн 3 өнгө гэд бид нар хэлсэн тий. Харин график дизайны үед үндсэн 3 өнгө маань бол улаан, ногоон, цэнхэр гэсэн ийм 3 өнгө болдог. За энэ 3 өнгөний нэгдэл болоод завсрын өнгүүдээс бид нар график дизайны бүх өнгүүдийг гаргаж авч болдог байна. Ерөнхийдөө RGB өнгө гэдэг маань бидний телевизэр болоод электрон төхөөрөмжөөс ялгарх өнгийг бид нар RGB өнгөөр илэрхийлдэг байгаа. Тэгвэл smoke өнгө бид нар энийг хар хэллэгээр хэвлэлийн өнгө гэж нэрлэдэг байгаа. За хэвлэлийн өнгө маань яадаг вэ гэхээр за бид нар Corel Draw дээр ямар нэгэн байгууллагын борошурны их бэлтлээ. Тэгэхэд энэ компьютер дээр харагдах байдал нь RGB өнгийг бодох юм бол айгүй сул харагддаг байгаа. Тэгээд түүнийгээ хэвлээд гаргахаар үндсэн өнгөний ялгарлал нь илүү байгаад байдаг. Ийм өнгийг бид нэр smoke өнгө гэж байгаа. Smoke нь cyan, yellow, magenta, black гэсэн энэ 4 үгний товчлол байгаа. За анх уг нь smoke өнгө CMY өнгөөр үүсгэгддэг байсан бол энэ 3 өнгөний холимог нь яг цэвэр хар өнгийг, хэвлэлийн цэвэр хар өнгийг гаргаж өгч чаддаггүй байсан юм байна. Одоо энэ дээр хар харагдаж байгаа боловч хэвлээд гарахаар энэ маань арай өөр туяатай байдаг байсан юм. Үүнийг нь мэргэжилтнүүд тодорхойлоод black буюу K өнгийг гаргаж ирснээр яг хэвлэгдээд гарахад хав хар харагдах өнгийг үүсгэдэг ийм өнгийг үүсгэж гарсан байгаа. За мэдээж хэвлэлийн гэхээр ойлгомжтой болж байгаа. Нэрийн хуудас, борошуур, сэтгүүл бид нар дээр ирдэг цаасан материал дээр хэвлэгдэх боломжтой бүх зүйл гэсэн үг шүү дээ. График дизайн бид нар raster редактор, vector редактор гэж хоёр ангилдаг байгаа. За raster гэдэг маань ерөнхийдөө цэгэн бүтэцтэй технологи зориулсан график, vector гэдэг маань болохоор шуман бүтэцтэй графикийг ерөнхийд нь хэлээд байгаа маа. За тэгвэл raster графикын талаар дэлгэрүүлж үзье. Raster графикийг бид нар бас bitmap гэж нэг төрлөөр нэрлэдэг. Олон тооны цэгэн элементүүдээс бүрдэн хэмжээх нэгж нь пиксел байдаг. За хэвлэлийн их тал руугаа ярих юм бол бид нарын Photoshop гэсэн програмыг дэмжиж ажилладаг raster график маань.
Adobe Photoshop програм нь зургийн файлтай ажилладаг програм. Энэхүү програмд фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурхад зориулагдсан програм болно. Мөн хэвлэлийн их бэлтгэхэд өргөн ашигладаг сонин сэтгүүлийн хаяг, реклам, танилцуулга, сав баглаа бодолд ашиглахад хэрэгэлдэг байх нэ. За бидний үндсэн програм хангамж буюу Corel Draw-ийн дэмжиж ажилладаг график нь бол вектор график юм аа. Corel нь өөрөө шугамн суурьтай графикийг дэмждэг програм байгаа. Гэтэ зарим тохиолдолд бид нэр зураг бол нөгөө фото зураг оруулж ажиллах шаардлагатай болдог. Энэний талаар програм хангамж дээр ажиллаж байгаад илүү тодорхой болно. За вектор график. За вектор файлууд нь пикселийн утгыг агуулдаггүй. За доор харагдаж байгаачлан дандаа шугам функц бүхий зургнууд байгаа. Эдгээр зургнууд маань ерөнхийдөө ийм уусалт болон янз бүрийн растер график агуулах хэмжээний элементүүд ерөөсөө багтаагүй байгаа. Corel Draw програм дээр бид нэр вектор графикийг зур. За анх 1989 онд Corel Draw програмын хамгийн анхны хувилбар Windows 2 болоод 3 үйлдвэрлэлийн системийн дагуу бүтээгдсэн байдаг. За Corel Draw бол реклам зар сурталчилгаа, хэвлэлийн их бэлтгэл, лого, барилгын зураг зурах, вектор зураг боловсруулах, зураг зас чанарлах зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг програм болно. Тухайн дизайнерийн мэдлэгийн цар хүрээг болоод ашиглах чадамжаас хамаарат маш олон тооны ихийг бэлтгэх чадамжтай програм байгаа. За Corel Draw програмын хувьд бүхэл төрлийн хэвлэлийн их бэлтгэлийг бэлтгэх боломжтой програм байгаа. За хэвлэлийн их бэлтгэл гэдэг нь юу хэлээд байна вэ? Тэгэхээр брэнд хөгжүүлэгч, брэнд ном зохиох, лого бүтээх, брошюр дизайн, стенд дизайн, төрөл бүрийн постер дизайн, гадаа хаяг, биллборд сурчлагын дизайн, төрөл бүрийн ном, дэвтрийн дизайн, нэрийн хуудас, сонингийн сурчлагын дизайн, ресторан, зоогийн газрын хоолны зэс гэх мэтчлэн бүх төрлийн зүйлийг ингээд нэгтгээд хэвлэлийн их бэлтгэлгээд байгаа. За дараагийн хичээлээр бид нэр зөвхөн програмаас сурахаас гадна энэ хэвлэлийн их бэлтгэлүүдийг бэлтгэхэд юуг анхаарах вэ? Өнгө, зохиомж, байршил зэрэг дээр юуг бид нар голцоо анхаарч ажиллах вэ гэдгийг суралцах болно. Давхар зөвхөн програм хангамж сурснаар бид нэр дизайнер болдоггүй байх нэ. Эдгээр бүх өнгөний зохиомж суралцахад юуг анхаарах ёстой юм бэ гэдэг зэргийг бас давхар суралцаа явна. Ингэжээж бид нэр график дизайнер боллоо гэж өөрсдөө ярина. Брэнд ном гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр төрөл болоод чиглэлээсээ хамаарат харилцан адилгүй байгаа. За одоо жишээ нь хувцсны дизайн Adobe компани Adobe гэдэг маань одоо дизайнеруудын ашигладаг гол програм хангамжийн компани баггүй. За энэ програм хангамжийн компанид энэ эдлхүүн дээр хэвлэх эхийн брэнд бүкийг бэлтэж өгсөн байна. Энэ дээр энэ лого маань энэ цамцсан дээр, энэ фотолкин дээр яг энэ байршилгийг ингэж харагдах ёстой. Малгаан дээр ийм өнгөөр байршиж болно. Одоо жишээ нь өөр өнгөтэй малгай, өөр загвартай малгай байгаад шүү дээ. Ийм малгаанууд дээр яг ийм байршилт байна. Энээс өөрөөр хэвлэж болохгүй гэдгийг илэрхийлээд байгаа. За давхар энэ дээр бас энэ хувцснууд дээр яг логоны байршлыг заагаад өгсөн. Эндээс өөрөөр хэвлэж болохгүй гэсэн зааварчилгааг хувцсны компанид өгсөн байна гэсэн үг. За брэнд бүкийн хувьд энэ хамгийн том жишээ бол та нар Adidas-ыг хаагаад үзэж болно. Adidas брэнд бүкийг хайх юм бол илүү тодорхой болно. За мөн лого хамгийн алдартай дэлхийн хамгийн алдартай энэ 5 байгууллагын лого байгаа. За энэ логонууд маань яагаад алдартай байгаа? Энэ логонууд маань юу илэрхийлээд байгаа юм? Яаж өнгийг тодорхойлох юм гэх зэргийг дараагийн хичээлүүдээр бид нар үзнэ. За мөн эдлхүүний дизайн. Бид нар зөвхөн их бэлтгэхгүй, их бэлтгэхээс гадна энэ эдлхүүний дизайныг тодорхойлж өгч болно. Мэргэжлийн ашиглаад илүү өргөн цар хүрээнд ажиллах боломжтой болж өгдөг байна. За дараагийн хичээл дээрээ бид нэр Corel Draw програм хангамжийн багаж тэдгээртэй ажиллах зааварчилгааг үзэж судлах болно. За хичээл 3 дээр Corel Draw програм дээр текст бичих, уран сайхны текст бичих, текст боловсруулах гэд текстэн дээр хэрхэн ажиллах вэ, түүнд хэрхэн өгөх вэ гэх нарийн ажиллагаа байдаг. Үүнийг танилцуулна.
та нар маань дааж хийгээд дараагийн хичээл дээр орж ирэхдээ програм хангамжаа татаж суулгаад дагаад хийгээрэй. За CorelDRAW програм дээр лого бүтээх үү. За лого бүтээх хичээл дээр бид нэр логон дээр яг юу анхаарах ёстой вэ гэсэн зааварчилгаа бас та бүхэндээ өгөх болно. За 5 дугаар хичээл дээр CorelDRAW-ийн дээр хаяг шашгын дизайн бэлдэх, 6 дээр сав баглаа бодлын дизайн хийх, сав баглаа бодлын дизайны задаргаа хийх, сав баглаа бодлын дизайн задаргаа, савны задаргаан дээр ажиллах гэх мэтчлэн 8 дээр mesh бэлтгэлийн ашиглан CorelDRAW дээр уран сайхны зураг хэрхэн зурах вэ гэсэн юун дээр ажиллана. За мөн брошюр танилцуулгын их бэлтгэх, CorelDRAW дээр сэтгүүлийн их бэлтгэх гэсэн ийм хичээлүүдийг судлах байгаа. За ингээд энэхүү 10 хичээлийг үзэж судалснаар CorelDRAW програм дээр ажиллах бүрэн чадвартай болоод дизайны талаар бас багахан хэмжээний ойлголттой болоод та нар маань энэ курсыг дуусгах нэ. За ингээд анхны хичээлд анхаарал тавьсан та нарт баярлалаа.